хүний биеэс амьтаа бүхнээс нэг эсээс нь бүр 11 тэрлон фотон нүдэн нүл үзэгдэх гэрэл ялгарч яадаг гэсэн судалгаанууд байдаг. Амьтаа бүхнээс гэрэл ялгарч яадаг. Тэгээд навчиг тасдж жагаад гэрлийг нь хэмждэг төхөөрөмжөөр хэмжсэн чинь харахад тасарсан навч боловч гэрлийг нь ингээд судалсан чинь гэрлийн хувьд бүтэн байсан. Хүний гар хөл гэмтсэн ч эргэтэн нь доголдоод өвдсөн ч хямарсан ч яах вэ? Цаа талын гэрлэн бие нь гэмтээгүй байдаг. Тийм учраас та үргэлж бүрэн бүтэн байгаа. Үргэлж бүрэн бүтэн байгаа. Харахад физик биений хувьд гэмтсэн юм шиг боловч гэрлэн цаад биений хувьд гэмтээгүй байдаг. Сүнс ч гэсэн тийм. Та огт гэмтээгүй. Тэгээд бүрэн бүтэн нэгэн.